За би энэхүү блогийг нөхөртөө зориулж хийж байгаа. Ямар учиртай блог вэ гэхлээр эрүүл мэндийн шалтгаанаас болоод ерөнхийдөө ажлын ачаалан бууруулаад жижигт гарахгүй. За тэгээд 100% ажиллаж яснаа 40% руу шилжүүлсэнтэй холбоотойгоор эмнэлгийн захиргаанаас хүлээж авсан байна. За тэгээд хүлээж аваад ер нь яг ингээд ийм насаар ажилласан хүмүүст ямар хүндэтгэл үзүүлдэг юм бэ гэдэг талаар би танарт мэдээлэл өгч бодож байна. Наривт за манай хүн болохоор эмнэлэгтээ 30 гаруй жил тасралтгүй дотоод шүүрлийн булчирхай гэхлээр бомба нойр булчирхай за тэгээд чихрийн шижин за ясны сэргэжилт за тэгээд архаг ядаргаа гэдэг ч юм уу ийм чихрийн шижин бомба дотоод шүүрлийн булчирхайтай холбоотой бүхий л асуудлыг хариуцсан юм ерөнхий эмч хийжсэн юм хүн байгаа. За одоо ч гэсэн хийж л байгаа л да. Тэгээд энэ хавцтай юм дээр юу харуулж байна гэхээр хамт ажилдаг нарийн бичгийн дарамдар нөгөө цаг захиалдаг, хүлээж авдаг, ажлын зохицуулдаг ийм хүмүүс байдаг шүү дээ, тий. Тэгээд энэ хүмүүс манай хүн зориулаад тусгайлан шүлэг зохиож бичээд тэгээд ийм хавцанд хийжсэн байлаа. За одоо энэ дээр нэг борц гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ болохоор манай хүний хамгийн дуртай нарийн борц байгаа. За энэ үнд дуртай борцгийнхын зургийг оруулаад за энэ алтал дээр нь болохоор нэг 2 бүсгүйтэй зураг авахсан биз дээ. За энэ нь болохоор нэг Samantha Fox нөгөөдг нь шар үстэй нөгөөдг нь болохоор хар үстэй юм нэг Норвегийн алдартай юм секси маягийн юм хүүхнүүд байгаа. За энэ хоёртой ингээд гурван ингээд борцгийг бариулаад өдрөө хоол идж байгаагаар юм хөрхөн бодвол зохиолгож ингэж хийлгсэн байлээ хөрхөн. За энэ нь болохоор нэг цэцгийн баглаа харагдаж байна тий. Энэ сүүлийн үед манай нэг урам судлаад байгаа байхгүй тий. Тэрнтэй холбоотойгоор тэгээд сонирхож байгаа тэр урамлуудын бүх юм юунуудын төлөөллүүдийг оруулаад юм өвөрмөц цэцгийн баглаа хийлгэж өгсөн байлаа. За одоо манай энэ зурганд би жоох урдлуулсан байгаа төрснүүдийн. За нэг юм бэлэг задлаа лээ. Тэгээд тэр өдөр болохоор ажлаас ирэхдээ машин дөрөв бэлэгтээ орж ирсэн зөөгөөлсөн. Тэгээ нүдэн том орой дээр гарсан би намайг ингэж хүндлэн гэж бодоагүй гэж ядч орж ирж ирсэн нийтдээ. За нэг юм муудтай юм гаргаад ирлээ. Энэ нь болохоор юу байгаа гэдүүлээ харъя. За ямар ч гэсэн нэг юм хамт ажилтдаг чихрийн шижингийн диабетийн сувилагч нар нь 2 сувилагчтай ажилладаг байхгүй тусалдаг. Тэгээд ийм ном гаргаад ирлээ. За энэ улаан авцартай ном нь Ливерпулийн ийм багийн нэлээд алдартай дасгалжуулагчийн юургны талаар бичсэн юм ном байгаа. За тэгээ энэ номыг зүүнийхээ амралтаар уншина гэдээ баяртайсан. За ер нь яг ингээд хүмүүсийг ажилласаа ингээд багасгаж нэмлэгийн удирдлагаас яаж үүдэж өгдөг юм гэхэлэр ийм төвснүүд нь оруулаад ийм тусгай картнууд мэдлэгээнүүд өгдөг юм байлаа. Их хөөрхөн жижигхэн эмчийн юутай хийсэн байгаа зүрхстэй толгойн замбургийг оруулцаа. За одоо жишээлх юм бол энэ байнга юм бэлгийн картнууд л өгчт юм билээ янз бүрийн өглүүгээр. За энэ дээр нь бол юу гэж байна? За бүх эмч нартай коллегуудаас нь өгсөн байна. Эмнэлэгт ажилладаг бүх эмч нараас нь. За энэ болохоор клиникийн захирлууд болон удирдлагын зөвлөл хүний нөөцийн албанаас ингэж бэлэг өгсөн байсан. За тэгээд мэс заслын засаг, мэдрэлийн засагч гэдэг юм уу бүх тасгуудаас нь ингэж эмч нараас хамтарч ажилладаг сувилагч нараас нь ингээд бэлэг өгсөн байлаа. Тэгээд бэлгийн картуудын цуглуулах юм бол нэлээ их юм болно. Тэгээд тэрүүгээр нь би өөртөө зориулаад нэг тустай курс авчиг гэж бодож байгаа. Би тэр нэг үздэг киноны нэг юм гол ороолын нэг айгүй мундаг хүн байдаг хгүй юу. Тэр нэг юм Английн нэг тусгай юм гоё курт хүмсдэг. Тэгээд тэрийг авчиг гэж бодож байгаа. За ингээд би нөхөртөө ингээд яг тухайн өдрийн сэтгэлийн юм ярьшлаг хийсэн. Тэгээд яагаад энийг хийхсэн гэхлээр би өмнөөс нэг доглоод байсан байхгүй. Тэгээд тогтолсон. Тэгээд би тэр урд нь бас өөрөөр амьдралтай байсан. Тэгээд эмч биш хүмүүстэй гэрэлж исэн. Тэгээд эмч хүн ер нь эмчийн зовлон маш сайн ойлгох юм байна гэж ойлгосон. Яагаад гэхлээр жижүүрт их гардаг, за үйлчлүүлэгч байнга холбогдно, ажлын ачаал маш ихтэй байдаг. За тэгээд цаг наргүй ажилттай хүмүүс шүү дээ, тий. Нэг хөл нь юунд гадаа нэг нь болохоор шоронд гэж бид нэр эмчнэр ярьдаг шүү дээ Монголч гэсэн. Тэгээ яг тэрүүнтэй адилхан ийм хариуцлагатай ажил хийдэг. Тэгээд тэр ажлаа эмч хүн гэж ойлгож битээр гэрэлсэндээ их баярлдаг. Ер нь бол хин амжилттай байна ханаас их шалтгаалтай гэж үздэг.
Би тэгээ нөхрөөсөө асуусан байхгүй юу. Чи одоо ингээ 30-аас дээш жил ажиллаа. Чамд ингээ доктор хамгаалаад хамгаалсны дараа одоо том хотуудад их сургуулийн эмнэлгүүдэд ингээд ажилд орсон. Чи яагаад татгалцсан бэ гэдгсэн чинь яг би хүн болгон карьер хөгөөд ингээ явах юм бол нэгдүгээр би үйлчлэгч юм бацсан. Энэ дагуу үйлчлэгч хэн үзэх вэ? Жишээлх юм бол нарийн мэрэгжлийн эмчир гэдэг ч юм уу надад үзүүлэх гээд хол зомд яваад цаг хугацаа алдаад тэгээд дээрэс нь буудалд хоноод эдийн засгаар ингээ хохирноо. Тэгээд би тэдний нэг болохгүй юмсан гэж бодоод ингээд энэ хүмүүст ойр байх гэж үлдсэн. Хоёрдугаарт гэхлээр жижиг эмнэлэгт ажиллахын давуу тал бол маш их байдаг. Том эмнэлэгт ажиллахаар бамбан чиглэлийн зөвхөн тэрүүгээр л явчихдаг тий. Гэтэл жижиг эмнэлэгт ажиллахаар ерөөсөө дотрын эмч гэдэг бол бүх төрлийн одоо мэрэгжлийн хүмүүсийг бүх төрлийн одоо эмчийн ажлыг хийх хэрэгтэй болдог тийм ээ. Жижигүрт хонлоохоо зүрхний өвчтөе хүмүүс уушигны дотор шүлний булчирхай за тэгээ одоо юу гэдэг өндөр наст ингээд ерөөсөө мэдрэл гээд бүх хүмүүсийг ингээд үздэг. Тэгэхээр маш их юм клиникийн хувьд мэрэгжлийн хувьд өсөх юм боломж нь гарч ирдэг. Тэр утгаараа энэ эмнэлэгт ажилтнаа би бол харамсаагүй гэж хэлж байсан. Тэгээд би тэгсэн байхгүй юу. Чи ингээд айгүй илүү цагаар ажилтдаг. Тэгээд жижигүрт их гардаг. Хүмүүс ингээд орой энтер уцтахад ерөөсө цааралдаггүй. Чи яагаад ингэдэм бэ гэдгсэн чинь яагаад би аавыгаа харж тий одоо манай аав яг ямар байх эмчгүй ямар ах хэрэгтэй гэдэг надад мэдрүүлсэн учраас би аавынхаа одоо тэр рекордыг алдахгүй хайсан гэж бодож ирсэн. Тэгээд би маш хичээдэг байсан. Яг би тэгтээ хязгаарч аавынхаа хэмжээнд хүрч ажиллаагүй гэж хэлсэн. За яг ташрамд дуртахад бол аав нь маш нэртэй их барих эмэгтэйчүүдийн эмч хүн байсан байлээ. Тэгээ хааны одон хүртэл авсан гэхлээр бас нэлээд нэр хүндтэй ажиллаж ясныг бол гэрчлэлтэй юм болов уу гэж боддог. За тэгээд дараа нь болохоор ингээд би асуусан байхгүй юу. Чи ингээд жижиг эмнэлэгт ажиллаад ингээд жижиг эмнэлэгт ажиллаад залуучуудад яг юу ч хэлмээр ерөөсөө маш их сайн юм уншдаг, маш их одоо доктортай одоо ажилтай хүмүүсээс маш их асуудаг тийм одоо сониуч тийм залуучууд бол маш их хэмиг сураад ингээ гарах боломжтой байдаг гэж хэлдэг гэдэгжсэн. Тэгээ яг гонигтай байна уу гэтгсэн чинь би ерөөсөө гониглахгүй байна. Яа тэгэхээр маш их ачаал нуруунд дээрээс ингээ хөнгөрсөн юм шиг сэтгэл төрж байна. Би ямар ч байсан нэр хүндтэй ажилласан байна гэж ингэж бодож сэтгэл хангалуун байх гэдэг хэлжсэн. Тэгээ би бас тэр үгийг сонсоод бас их өрөвдөж ийлээ. Тэгээ яг ер нь бол яг одоо чи 40% ажиллана. Бусад цагт нь чи юу их гэсэн чинь би чинь их олон төрлийн хоббитай хүн. Тэгээд би хоббинийхээ дагуу ингээд өөртөө их цаг гаргана, гэр бүлдээ цаг гаргана, за хоббигоо илүү хөгжүүлнэ гэж ингэж ярьж байсан. Тэг ингээд батгаар бас энэ Норвегиуд гэлтгүү гадаад орны хүмүүс хоббинд маш их цаг зарцуулж хөгжүүлсэн байдаг. За тэр нь болохоор ямар нэгэн байдлаар одоо ажлаа багасгах ч юм уу тэтгэвртэй гарлаа гэхэд тэрийг улам хөгжүүлэх ийм нөхцөл нь бүрддэм болов гэж ингэж би бодсон. Тэгэхээр бол надад дахиад хийх юм байгаа гэдгээр хүмүүс ер нь их тэгж одоо гонж ядгүй юм шиг ингэ санагдсан. Тэгээ яг нөхөртөө ингээд сууж хахад маш их тийм хүнлэх юм сэтгэл төрсөн. Ер нь ийм эмчийн мэрэгжил бол ерөөсөө ийм цаанаас заягдмал ийм байт юм байна. Төрөлхийн одоо хүний төлөө гэсэн ийм ухамсартай гэдэг юм уу, ийм төрмөл байдаг юм байна гэдгийг бас мэдэрч анзаарсан. Яг одоо би ч гэрлээ 15 жил болж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхэд энэ хүнийг бас мэдээд байгаа байхгүй. Ер нь яг ямар хүн юмч явах хэрэгтэй гэдэг мэдээд байгаа. Тэгээд альбом тушаалын карьер ер нь хөөдөггүй. За тэгээд за чи ингээд чамайг ингээд өдөж өгөөд дарах чи хамгийн түрүүнд юу ч хэлсэн бэ гэсэн чинь бүх эмч нартай, залуу эмч нартай хандж хэлэхэд яг энэ хүн шиг ингээд нэг ч өдөр өвдөж үзээгүй, нэг ч цаг ажилласаа хоцорч үзээгүй ийм байхыг л та нараас хүсэж байна гэж хэлж бүгдээр ингээд инээлгсэн гэсэн. Тэгээд яг үндсэндээ гэвэл манай хүн чинь нэг одоо ковидын үеэр орохт нөгөө ковидын тест авч татгч нь оруулдаг байсан шүү дээ. Тэр үеэр тэгсэн чинь ковидын тест нэмэх гараад тэгээ 2 өдөр нөгөө бүр хүчээр хөөгдсөн байхгүй эмнэлгээс хөөгдөд тэгээд нэлээ ууртай гэртээ ирсэн. Тэгжил 2 өдөр л ажиллаагүй ковидос болоод бусад бүх үед нь бол тасралтгүй ажилласан ийм хүн байгаа. Тэгээд хэлжсэн
Өстө би аавшиг ингэж нэг ч өдөр өвдөхгүй, нэг ч өдөр чөлөө авахгүй ажиллая гэсэн чинь ковидос болоод 2 өдөр ингэжлээ. Нэлээ ууртай байсан тухай үед те. Тэгээ би инээ төрчихсэн байхгүй. Тэгэж ботхоор ер нь бол ийм хүмүүс одоо хүн бол хүнээс сурдаг те. Одоо үлгэр ах хүн дэрэгдэл байд юм байна гэж ингэж ботсон. Тэгээ манай хүн болохоор аавыгаа маш хүндэлдэг, аавасаа одоо аавыг шүтдэг ийм одоо хүн байгаа. Тэгээд тэр утгаараа бас маш бахархаж ингэж бодож исэн. Тэгээ ахтай битэр чинь нэг одоо Монгол явна гэдэг тухайд ярьж исэн. Тэгээ Монгол руугаа яваад ингэ ирсэн. Тэгээд их сайхан амраад ирсэн. Сая очиод ирэхтэй. Одоо манай Монгол нэлээ хөгжсөн байсан гэдгийг манай хүн бас нэлээд дурдж хэлж ирсэн. Монголын талаар хийсэн блогийг та нар үзсэн бах. Мэдээж одоо ямар нэг асуудал бол байгаа. Гэхдээ бүх юм ард бол үлдсэн гэж ингэж бодож байна. За тэгээд яг хуу ер нь энэ одоо залгуулад гарч байгаа юм дээр ажилласаа ингэж ачаалаа бууруулж байгаатай нь холбогдуулаад орон нутгийн сонингууд за хэвлэлээс янз бүрийн хүмүүсээс ирж их ярьцлага авсан байгаа. За энэ подолкал манайх үзүүлээлээ. Ажил дээр хэлдэг юм. За хэдүүл өдийн цанд арах үг шилдэг гэсэн. Тэр үгийн асуултын энэ подолкын дээр нь бичсэн байгаа. За тэгээд тэр орон нутгийн сонин янз бүрийн юмнуудаас юм ярьцлагууд ингээд авсан би энийг бас ингээд дурсгал болгоод ингээд аваад оруулчихсан байгаа. За ярьцлага өгсөн юмнууд нь харагдчих байна. За энэ ингээд бэлэгнүүд, цэцгийн баглаанууд, янз янзын өгсөн юмнууд нь ингээд харагдчих байна. Манай хүн дандаа нэг ногоон болгоом өсдөг байхгүй нөгөө орон нутгийн одоо газар тариаламжтай юу гэмтсэн. Тэгээ тэрэнд налаагаж байгаа солиро гэж ботсон байлгүй хамт олноос нь юм хар малга өгсөн байсан. Нью-Йорк гэдэг Америкийн малгай юм шиг хэллээ. За тэгээд иймэрхүү. За сонирхолтой иймэрхүү бэлгэнүүд өгд юм байлаа. Тэгээ манай Монголда ерөнхийдөө төстэй гэж ойлгож болно. За энэ одоо нөгөө хамт олон нь бүхэлд нэг цаг гаргаад үдчихсэн байгаа. Тэгээ тасгийнхын дараа хамт олон. За энэ болохоор докторийн зэрэг хамгаалсан юм диплом байгаа. Тэгээд энэ докторийн зэрэг хамгаалсан. Хажууд нь юм нэг харандагаар зурсан зураг гэдэг юм лээ. За анаах хамт өгсөн ангийнх нь хамт зураг харагдаж байна. За энэ болохоор хүлээж авсан зургнууд сонинд ярьцлага өгсөн юмнууд нь харагдаж байна. За өвчтнүүд нь бас ярьцлага өгсөн байлаа. За мэдээж эмнэлгийн ирээдүйн талаарх ярьцлага өгсөн юмнууд зөндөө гарсан байсан. Тэгээд бид бүгдээр ингээд оруулсан байгаа. Ер нь яг хуу эмч хүн гэдэг чинь нийгмийн одоо төлөөлөл шүү дээ тийм ээ. Тэгээд дуу хоолойгоо гаргаж идэг хүмүүст нь гэж үзүүлж идэг ийм одоо чухал юм байна гэж бодсон. Ингээд хамгийн сүүлд нь би нэг эмнэлгийн хамт ажиллаж байсан хамт олонд нь үйлшүүлэгчд нь зариулаад ингээд дурсгал талархлын үг бичээд үлдээсэн байгаа. За блогтой хамт байсан баярлалаа.